биелэр чинь ямар хүн эдэн очном өөдөөс фитмат чинь юугаар бүтсэн бэ? Манай эдэн шиг янз юм ходон байна уу? Нийгэм журмын байдаг чамтай тогтсон уу үгүй юу? Сансрын уган нисгэгч Юрий Гагарин бидний огторгүйд нисэх зам маань дэлхий дээр байхад эхэлсэн юм. Энэ зам нь утга зохиол, тооны, бичгийн ажлын онц дүү. Химийн төвхтийн урт томьёонууд, физикийн дадлаг сорилтыг сайн эзэмшснээр мөн та нарын мужаан дарахны танхим, биеийн тамирын тал байгаас эхэлдэг юм гэж сурагч пионеруудад хандаж сургамжлан хэлсэн билээ. Өсвөр үеийнхний авьяас чадвар, тэдний техникийн сэтгэлийг хөгжүүлэх ажлыг манай улсад бүр цэцэрлэгийн наснаас нь эхлэн системтэй зохион явуулдаг. Үүний үр дүнд хүүхдүүд бага наснаас тоглоомоор дамжуулан амьдралыг танин мэдэж, хамгийн энгийн ойлголтоос эхлээд нүдний баримжаа, эвлүүлэх ухаан, гарын дүн хөгжим, хөдөлмөрийн дадлаг болж авдаг юм. Залуу техникчдийн ордон нь манай орны өсвөр үеийнхний техникийн сэтгэлгээ хөгжүүлж, тэдний зохион бүтээх авьяас чадварыг сорих томоохон төв юм аа. Жил тутам төрөл бүрийн техникийн 60-д уйланд 1000 гаруй сурагчид хичээлж, хүсэл мөрөөдлөө эндээс эхэлдэг юм. Хүсэлтэн хөтлөгдсөн ирээдүйн зохион бүтээгчид маань энд хамгийн энгийн цаасан загвараас эхлээд бага уурын онгоц машины загварууд хийж, электроникийн төрөл бүрийн төхөөрөмж бүтээж, ур ухаанаа баяж өгч байна. Энэ суралцж байгаа хүүхдүүд төрөл бүрийн техникийн анхны мэрэгдэхүүнтэй болж, сурагч ахуй үеэсийн эхлэн мэргэжлийн чиг баримж авч, тэр чиглэлээр дараах шатны сургуульд орж суралцдаг юм. Энэ ордон суралцагчдын сургалтыг улс орны амьдрал, нийгмийн шаардлагатай нэгт холбон явуулснаар сүүлийн жилүүдэд өсвөрийн техникчид маань улс ардын аж ахуйд хэрэгцээ бүхий олон шинэ бүтээл оновчтой санал гаргасан юм. Эдний зохион бүтээсэн олон зуун тоног төхөөрөмжүүдээс 20 гаруй техникийн бүтээл нь эрхийн хамгаалалт тогтоогдож, сургалт үйлдвэрлэлд нэвтэрчээ. Хүүхдүүд хийж бүтээж байгаа зүйлдээ үнийн санаанаас хичээнгүйлэн шамтах нь хүслийн хөх өгтрөгөө хүлээж вэн цаан чинь төрөлөөрийн хүүхдүүдийг илцэх шиг юм.
зохион байгуулагддаг манай маргаашийн мастерууд үзэсгэлэнд айн хотын залуу техникчдийн ордон салбар клубүүдээс шалгарсан олон сайхан шилдэг бүтээл тавигддаг юм. Өөрсдийн зөвхөн бүтээсэн техникийн шинэ бүтээлийг туршиж байгаа энэ хүүхдүүдийн оргилсон их мөрөөдөл нь ирээдүйд шинэ бүтээлийн эзэн болж улс их орныхон хөгжил цэцгэлэгтэнд хоёр нэмрэн оруулах их хүсэлд тэмүүлж байна. Манай Ахмад үеийнхний тоглодог тоглоом нь чулуун гэр бурсан шийдвэр төдийхөн байлаа. Тэгвэл өнөөгийн хүүхдүүд шинжил ухаан техникийн эрен үеэ дагаад барьж байгуулахаас эхлэн машин техник зохион бүтээх, сансарт нисэж, одод ирэхэст хүрэхийг мөрөөдөн тэмүүлдэг боллоо. Мөрөөдөн бичиж байсныг амьдралд хэрэгжүүлж дэлхийн нүдийг нэг заяатай төрсөн манай өсвөрийнхний хүсэл бодол нь хязгааргүй өгтрөгөн өөдөн мод тэмүүлнэ. Хязгааргүй хүслийн шуухай болсон хүүхэд багчууд та нарын дотор жирийн мачны хөөж өгдөр дэмдийн гүр агчаагийн Монгол төмний мэндийг сансрын удамд хүргэсэн тэр замыг уртасган од гаргийн зүгнэсэж Монгол гэдэг нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуусгах хувьтай төрсөн мөнхийн алдарт хөвгүүд ахад олон бий.